Аймагт одоо нэр дэвшсэн Алтан хуйг хин хоёр байгаа. Ганбаатар хоёр байгаа. За энэ хоёр маань одоо олон мянган иргэдийн саналыг аваад Улсын их хурлын гишүүн болонгуудаа одоо Монгол улсын ерөнхийлөгчд нэр дэвшгээр ардчилсан намд орсон байгаа. Ингээд одоо олон мянган иргэдийнхээ одоо итгэл сэтгэлийг хөсөрдүүлээд амлалтаасаа ухраад өргөсөн тангаргаасаа няцаад ингээд одоо энэ хуурам мэхэлсэн залилсан гэмт хэрэг гэж үзэж байгаа бид нар. Тийм учраас энэ хоёр гишүүнийх нь үргээс одоо төдөлзүүлж одоо шалгаж одоо эргүүлэн татаасай гэж одоо бид нар татах ийм хүсэлтийг гомдлыг хөргүүлж байгаамаа. Одоо Ганбаатар бол одоо сая 2022 оны 5 сарын эхний 7 хоногт бол одоо бие төлөөлөгчрөөр дамжуулаад Эрдэнэтотод одоо шинэ нам байгуулнаа гэд ингээд одоо анкет бүглүүлж ийн хүмүүсээр иргэдээр за нэг иргэнийг одоо 10 хүн аваад иргээ гэд ингээд за энэ одоо анкет бүглүүлэхдээ за Ганбаатар гишүүн өөр нам байгуулж байна. За 3 сая хүртэлх төгрөгийн зээл буюу тоног төхөөрөмж хуталцгүй тусламжийг одоо олгоно гэж ингэж одоо иргэдийг одоо татан оролцуулж тархийг угааж ингээд одоо хүмүүсийн ядуу эмзэг одоо байгаад ирнэ тийм ээ ашиглаж одоо ингээд өөрийнхөө одоо өнөөдрийн гарч ирсэн гишүүн болсон үүргээ одоо умартж штэ нэг өсөндөө